За, амралтын өдөр минь. За сайн байна уу минийтэй. Тэгэхээр цаг зав гаргаад бас өөрийгөө уран бүтээлээр бас танилцуулах гэж байгаад бас баяртай. Баярлалаа минийтэй. За. Үзэж байгаа хүмүүстэй хоёулаа ихлэ танилцаад авнаа. Ааха. Тэгэхээр та Бадам гэж хин бэ? Бадам ямар төрлөөр зовлог юм бэ? Тэ? Бас өмнө нь бас ямар үзэсгэлэн гарч ирсэн бэ гэдэг 3 дараалтаа хоёулаа. Өөрийгөө танилцуулгаа бас уран бүтээлч талаасаа танилцуулаад эхлэв. Тэгээ би дүрслэгийн дунд сургууль 81 онд төгссөн. Манай багш Дондог уран зургийн багш Дондог байлаа. Яг жинхэнэ Монгол зургийн багш Чин Тогтох байлаа. Би ер нь Монгол зургийн юугаар сургуулиар дүрслэгийн дунд сургууль төгссөн. Тэгэл ер нь тэрнээс хойш ингээл ерөөсөө ганцхан нэг Монгол зургаараа дагнаал ингээл өдөө хүртэл ингээл тэрийг хөгжүүлээл одоо тэрнийхээ төлөө тэрэндээ дуртай. Тэгэл одоо Монгол зургийн төлөө л ингээл өдөө хүртэл ингээл явж байгаа. 80 он гэхээр чинь 80 тийм 3 үед дамжсан ч гэдэг тий. За мэдхгүй одоо социализмын үе арчлын үе. Одоо дээр үед манай аав чинь би 3 төрлийн нүр үзсэ гэж сууж идэг байсан. Одоо хэдэн төрлийн чинь одоо ойлгох байсан шүү дээ. Ямар ч хэсэг социализмаас тэгээ юунд шилжилт нөгөө зах зээл рүү ороход тэр нь бол айгүй хамгийн том одоо миний хувьд том өөрчлөлт байсан. Уран бүтээлчдийн хувьд бас нэлээд тийм одоо сорилттой жилүүд өнгөрслөө л дээ. Тэгэхээр яг арчлын үед уран бүтээлчд ер нь хэр хүнд туссан бэ? Өө айхтар хүнд туссан шүү дээ. Социализмын үед чинь би чинь Монгол зургийн тасагт ингээ нөгөө валютын долларын тийм бурхан те долларын ганцхан Баянгол гэдэг нэг дэлгүүртэй байсан долларын тэнд ингээд нөгөө гадаад дотоодын хүмүүс зориулж Монгол зургаар бид нар ингээд хуулбар хийдэг гэсэн. Тэгээ заримдаа бид нар чи их загвар хийнэ л дээ. Тэгэл социализм чөлөө зах зээл болонгууд бүх юм өөрчлөгдөв. Тэгээд би чинь бас уран бүтээлчээр 90 онд 88 89 онд баг би дагаад гарцсан. Монгол зургаас. Тэгээд өөрөө нэг гэртээ бид нар ч урлан гэж байхгүй шүү. Гэртээ зураг зураад тэгээд 90 онд юунд дүрслэгийн дунд дүрслэгийн музейд одоо Зан урын музейд тэр үед Дашбалдан гэж манай мундаг урлаг судлаач тэнд нэг дарга байсан. Тэг чи ингээд үзэсгэлэн гаргаж болно гэхэд. Тэг анх удаа 90 онд дүрслэгийн Зан узрын музейд анх үзэсгэлэн гаргаад Монгол зургууд тэгээд тэнд нөгөө Франц тийм тэр үед чи дөнгөж нөгөө Монгол ингээд бүх хаалгуудыг нэгээд тэгсэн чинь нэг Франц Монгол сургууль төгссөн Франц Ален де Жак тэр нөгөө үзэсгэлэн маань үзээд хөөх энэ өстө сонин юм байна. Энэ их сонирхолтой зураг байна. Чи чамаг юу яа? Ер нь ингээх юу? Нэг би тийм Франц Монгол хоёрын хооронд тийм соёлын харилцаа нэг тийм юм зохион байгуулах гэж байгаа. Тэгээ чи ирэх жил оролцоорой гэдэг. Тэгээ 91 онд анх Францад үзэсгэлэн гаргажсэн Монгол зургаар. Тэгэл нөгөө зах зээл орж байгаа нь тэр болж байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс чойш чи би чи одоо зөндөө олон орноор явлаа да. Францад би чи 2 3 ч үзэсгэлэн гаргасан. Голландд би бараг зураг. Голландд би менежертэй болсон. Тий. Тэр их сургуулийн багш байжгаад тэтгэвртэй гараад тэгээд галерей ажилладаг тийм одоо надаас авгаа норм даамн гэд. Тэгээ тэр менежерд жил болгоно намайг 3 сараар урьж үзэсгэлэн гаргадаг. Жил болго. Тэгээд би чи их олон жил авсан. Одоо ч гэсэн найз цэвэрээ. Одоо өөрөө хөгшөрцөн л дээ. Тэгээд Франц, тэгээд Голланд, тэгээд Индикийн Дармасала, тэгээд Хятадын нөгөө 20 хот байдаг штэ. Хааны ордон. Тэнд бас хамтарсан Монголын зураач нарын үзэсгэлэн ороход тэнд оролцлоо. Тэгээд Орос, Москва, Оросын Курган, Халимаг, мэдгүй одоо Солонгос гэж зөндөө явлаа. Тий.
Хамгийн сүүлд бүхлээгүй газрууд нь л цохиулсан юм. тий хамгийн сүүлд би өнгөрсөн жил Италид үзэсгэлэн гаргасан. Италид үзэсгэлэн гаргаад тэгээ тэр Европын орнуудаар тойроод зугаалаад тэгээ өрөөд ирсэн. Одоо ингээд та ингээд дэлхийн уран бүтээлч болсон байна л да таны ярианаас. Тэгээ ерөнхийдөө бол Монгол зургийг одоо яг үндэснийхээ Монгол зургийг одоо олон улсад танилцуул яваад байгаа байхгүй юу? Тий сурталчлал тий. Тэгэл тэр юу зарим нэг гэж байгаа юм чинь хөөх энэ Монгол зураг чинь хятад зурагаас өөр юм байна. Солонгос зурагаас ч өөр юм байна. Хаач байдгүй энэ зөвхөн Монголд байдаг зураг баг юм байна. Монголоос юм байдаг. Тэгэхээр танах чинь өөр юм гэсэн тийм урлагтай том соёлтой улс байна шүү дээ гэж. Тэгээд тэр чинь ерөөсөө юу ямар ч оронтой адилгүй шүү дээ манай Монгол зураг чинь тийм. Тэрийг ингэж ялгаруулж үзэлж явдаг байхгүй юу? Одоо нэг юм байна л да. Орон орны үзэгчд гээд та категори гаргаж болохоор юм л да. Танд сэтгэлд хүрсэн үзэгчнэр гэж байгаа болов. Одоо энэ орны үзэгчнэр л ер нь их хил ам суулж гал нэлээд л тийм нухацтай үзчихсэн. Энэ их гоё сэтгэлд хүрсэн. Тий. Францууд бол их гоё шүү дээ. Францууд ч бас үнэхээр бас л нөгөө эртний юутай соёл урлагтай газар болохоор Францууд чинь хөөх гээд айгүй тийм шинээр хүлээж авдаг, эмоцтой хүлээж авдаг. Голландууд бол бас хүлээж авдаг болол би очисон байгаа шүү дээ тий. Нөгөө Ван Гогийн ус хүмүүс дээ. Тий, Ван Гогийн ус. Тэгээд тэр бүр ганцхан миний зургийг цуглуулдаг хүмүүс төр байдгийг Голландд. Намайг очих болгонд надаас зураг худалдаж авдаг. Тэгээ чи ингээд өнгөрсөн жилээс энэ жил ингэж өөрчлөгдсөн байна. Анх зурж ирсэн чи ингэж өөрчлөгдөж байна энэ гэдэг. Бас шүүмжилж чинь тий. Тэгээд ингээ хөгжил юуг хөгжиж байна, ийм болсон байна. Тэгээ зөвхөн миний зургаар гэрээ гойдог энэ төр аль байдаг штэ Голландд. Ер нь жоохон шүүмжлэлтэй байдлаас нь та нэг дүгнээд өгөөч. Монгол үзэгчид ер нь хэр үзэж ийн галерей үзэсгэлэн. Өө хаа очиж манай Монгол ялангуяа залуучууд маш их үздэг штэ. Гайг байна. Ялангуяа залуучууд маш би нөгөө Дүрсгөрлийн музей заа 90 бишээ 2010 онд би нэг Дүрслийн орчуудын орны үзэсгэлэн гаргасан байхгүй юу. Зүгээр ингээ залуучуудтай хөл ингээ тасрахгүйсэн шүү дээ. Ингээл цаваал би ч ингээ нөгөө үзэсгэлэнгээ сахиа сууж байгаа юм шүү дээ. Тэгэл ингээ тасрахгүй залуучууд маш их үздэг. Одоо миний энд үзэсгэлэнт ч гэсэн залуучууд их үзэж байна. Бас эн чинь бас нэлээд жоохон юу шүү дээ. Бас шин байгуулагдсан газар байгаа шүү дээ. Тэгтэл залуучууд бол ирж байна. Манай монголчуудын ер нь айгүй тийм соёлжингуу гэгэрэлтэй манай залуучууд уул нь улс орн ингээд сайхан өөдөнд татчаад сэпгэл босоод ирэх бол манай Монголын IQ өндөртэй авьяастай манай монголчууд бол сайхан шүү дээ.
15 хүртэл. 4 сар. Тий. Одоо энэ сарын 15 биз дээ. Тий. 4 сар. 4 сар. Тий 15. За хэдийн хугацаанд бүтсэн зураг вэ? Тэгэхээр Энэ зургийн стилийг тавчгаа нэг энэ нэг юм байд ингээл хэлэхэд. ааха. Энэ зургийг би хамгийн олон урт хугацаанд зурсан зураг. Ягаад гэвэл энд ингээд 200 хэдэн ийм баатрууд байгаа. Ааха. Зөвхөн ингээд баатруудын хэмжээ тоон гэхэд л одоо 200 хэд. Тэгээд эн чинь бол би 2 жил гарan баг 3 жил шууд амд зурсан баг. Гэхдээ дан ганц ихгүй хажуугаар нь уран бүтээлийн. Гэхдээ бол ингээд маш их цаг хугацаа орсон. Маш одоо хичээсэн. Эн чинь ингээд зөвхөн ингээд тэр баатруудын нүд ам тэгэл тэр сэлэм тэгэл энэ бүх нэг юм их ч алдаж үлдээж болохгүй. Тийм учраас маш их нэг хөдөлмөр орсон. Ухаан орсон. Тийм. Ном сум сэлэм эднэр нь ерөөсө бүгдийг хийх ёстой. Тийм. Тэгээ энэ болохоор нөгөө өвгдээц уриалан дуудаж одоо бид нар чинь өвгдээцээ тэнгэрт байгаа гэж үздэг штэ. Ааха. Тийм. Тэгээ тэнгэрт одоо манай монголч бас ингээл нэг донслоготой юм шиг бид нар ингээл тийм ингээд нэг ингээд бид нар энэ нийгэмдээ ингээл жоохон нийгэмд асуудалтай байгаа штэ. Тийм учраас өвгдээц минь одоо ингэж хурж ирээч бид нэр хүүхдүүдэд хараач биднэрт одоо ирж туслаач гэсэн нөө систем зураг байхгүй юу. Тэгээд энийхээ ногоо морь нь ирээдүгээс ирж байгаа гэсэн утгатай. Тэгээд энэ арслан бар тэгээд яг манай монголч нөгөө бөөгийн шашинтай байсан. Тэгээд яг нөгөө одоо дагуулуудтайгаа орж ирж байгаа. Тэгээд хүлэг мордууд зордуудтайгаа орж ирж байгаа. Тэгээд энтэй талд нь отгон тэнгэр, тэнтэй талд нь орхон халдун. Тэгээд энэ даян дээрх тэгээ энэ уул усны лусаа одоо эздүүд ингэж одоо хүлээж авч өгтөж авч яах гэсэн үг. Тэгээ энэ гал дээр энэ нөгөө ингэж бид нар арц хүч бид нар асаадаг шүү дээ. Бурхан тэнгэрт зориулж арц хүчний үнэрээр орж ирж байгаа гэсэн утгатай. Аргалын үнэрээр. Тэгээ аргалын үнэр, арцны үнэрээр одоо тийм анхлын сайхан үнэр яхалэр чи нөгөө бурхтад баярлдаг гэж ер нь бүх шашинд нэг үнэр тавьж идэг шүү дээ. Тэрнтэй адилхан тий. Энэ ингээд цикл эргэсээр гараа ингээд яг тэнгэр рүү орж ин тий. Үгүй тэнгэрээс наашаа гарч наашаа ирж байгаа юм уу тий. Нөгөө тийшээ эргүүл цаашаа орчиж ийн гэсэн. Энэ нөгөө шураг байдаг шүү дээ. Тий. Шургийг ийш нь ингээ эргүүлэхлээр гараад ирдэг шүү дээ. Ийш нөгөө тийш нь эргүүлэхлээр цаашаа орчдөг шүү дээ. Тэгэхээр чинь тэр дээд тэнгэрт байгаа юу ингээд нааш нь гаргаж ирж байгаа. Ийш нь ингээ эргүүлж гаргаж ирж байгаа нааш нь. Энергийн одоо төвөөс. Ер нь энерги чинь ингэж эргэлдэж идэг. Энергийн эд дээр энергиэр ингэж наашаа ингэж орж ирж байгаа. Хэрвээ нөгөө тийшээ орчвол цааш нь яваад бид нарт ирэх болчих штэ тий. Тэгсэн утгатай. Тийм зураг байна. Тэгвэл энэ нөгөө бас 9 бас Чингис хаанч байж болно. Ер нь дайны хэлтэй Чингис хаанч байж болно. Гэхдээ ингээд 9 бас юм том мордуудыг хийсэн. Энэ 9 баатар гэсэн 9 өрлөг гэсэн утгатай. Тэгэл тиймэрхүү л 3 жил 4 жил зурсан зураг тий. 4 чараа хөрөөгөө 2 хагас 3 хавцаа өнө тэр хавцаал хийсэнтэй. За энэ зураг дээр. Энэ зураг болохоор юу яаж байгаа байхгүй юу? Дээдлэлт нь хангай тий доотлолт нь хэрийн бүс тэгээд говийн Монголынхаа одоо юм 3 ийм бүсчлэлийг ингэ жоохон харуулсыгээд тэгээд тэр дээр нөгөө хөвсгөлийн уул хат сардаг мардаг тэн дээр ингээд нөгөө хөвсгөлч нэг бөөтэй тэгээд заатал бөөг одоо сахиус болгож байгаа тий. Тэгээд тэр шаацгаа маасгаа эднэр бол ингээл хил мэлхий дамжуулдаг гээл тий. Ааха. Тий. Айлдгүй ихэндээ. Ихэндээ тий тэнд нэг тийм юм болж шүү тэр гээл тий. Энэ болохоор нэг энэ хурдан морьтой. Тэгээ энэ хурдан шарга морийг одоо юу яах гэдэг штэ. Энэ лам залж уйхад бэлэн болж байгаа. Сойход бэлэн. Төрүүлүүлэх гээд байгаа. Ааха. Энэ лам чинь одоо ингээд гоё хонх домроо тавиад ингээ арц угуулад тэгээ энэ арц нь ингэж ийшээ яваад энэ нэг хийм чампион болж 3 чампион болж байгаа. Тийм ээ. Тий. Нэг бүрчлэн деталь тэгээд үйл хөдлөлттэй тий тэгэнгүүт энэ морь одоо төрөөлөх нь шүү дээ. Наадамд. Тийм үү. Яагаад гэвэл нөгөө
ёо морио ингэж ариутгаж лам те юу яаж арц үз өгвөл жин чинь ингэ сүм өргөж штэ. Одоо хурдан морио одоо төрүүлүүлэх гээд. Тиймэрхүү нэг зуны л тийм үйл явдал. Тэгэл яг ганд усаавн тэгэл хүмүүс ингэ морио юугаа тэгэл Монголын л нэг амьдрал нэг өдрийн л амьдрал. Тэнд айл нүүжээ. Тэгэл юу яагаал. Тэгэл ингээ говьд ингээл тий говийн амьдрал бас нэг ингээ цаавна гээл тэгэл бас нэг хүүхдүүд бас мусанд ороод их жаргалтай дэлгэр сайхан зам болж байгаа байхгүй юу? Тий. Амар амгалан. Стогой зураг байна. Тий. Монгол зургийн яг онцлог давуу тал нь бусад одоо уран зургуудаас яг юугаар байдаг вэ? Таны бодлоор? Монгол зураг болохоор ингээд нэг ийм хавтгай дээр бүх одоо бүх нэг хавтгай дээр бүх амьдралыг Монголын бүх амьдралыг харуулж болдог. Тэгээ нөгөө манай нөгөө галланд менежер тэгс чиний зураг ингээд шуугаар ингээд нисчээд ингээд шуу ингээд амьдралыг хараад яваад байгаа юм шиг гэдэг. Дээрээс нь хараад ингээд одоо ингээд шуу гихч ингээд говоор яваал нисээл те ингээд хараад шуу ингээд нисээд тэгээд амьдрал хараад яваад байгаа юм шиг тийм өгүүлэмжтэй. Маш их нөгөө монгол зурагчийн өгүүлэмж их агуулдаг. Бүхэл өгүүлэмжийг одоо шингээдэг гэх юм уу тийм зураг. Тийм байдаг. Тэрүүгээр нэг онцлог. За. Заамжласан уран бүтээлийн бас өөрийн тайлбар өгсөнд баярлалаа. За баярлалаа минийдэд бас ажил их амжилт хүсье. Цаашдын уран бүтээлийн бас арвин их бүтээл тойрваарай гэж танд ирвэ. За баярлалаа. Үзэгчдийн өмнөөс ч гэсэн бас одоо энэ мэндийг бас дамжуулж байгаа шүү. Баярлалаа. Одоо хичээнэ. За. Энэ нөгөө юу байхгүй нөгөө заллаг гэдэг зураг. Заллага. Тий заллага. Энэ хоёр лам багшийг ингэж гэртээ залж байгаа байхгүй. Ном уншуулж байгаа шүү. Уншуулах нь шүү дээ. Тий. Лам багшийг залж авчиж байгаа. Багшийг зална гэж ярьдаг шүү дээ тий.